За ингээд одоо өнөөдрийн хилцүүлэгт оролцож байгаа та бүхэнд амар амгалан айлтгая. Ингээд маш чухал цаг үе болсон энэ шаардлагатай ийм сайхан хилцүүлэг болж байна. За үнэхээр сүүлийн 100 жилд ялангуяа 1932-оос 37 онд бол ямар их улс төрийн хилмигдүүлэлт явсан бэ гэдгийг одоо бид бүгдөө мэдж байна. За бараг л дэлхийд байхааргүй шахуу ийм одоо геноцид буюу хядлага явсан гэж ингээд зарим судлаачид хэлдэг. За энэ одоо юугаар илэрж байна вэ гэвэл одоо тухайн үеийн одоо насанд хүрсэн хүмүүсийн бараг 5 хүн тутмын нэг нь одоо энэ хилмигдүүлэлт өртсөн байна гэсэн ийм одоо судлаачдын тоо гардаг. Тэгээ энийг дагалдаад өний үр дагавраар одоо бүр хүүхэд хайны ижил одоо энд өртөөгөө гэрүүл байгаагүй. Тэрийг одоо төдийлөө ярьдаггүй байсан бол 1990 оноос хойш одоо шинэ үндсэн хуулийг баталснаас хойш бид хүү ярьдаг болсон. За бас 80-аад оны үед 70-80 оноо 60-70-аад оны үед бол одоо бас сэхэдний төөрөгдлгээд ингээд нэг нам их барьж явах үед ийм хилмигдүүл явж байсан. За орчин үеийн одоо улс төрийн хилмигдэлт бол одоо далд одоо үндсэн хуулийн дээр бид нар бүх хүний эрхийг заасан байгаа боловч тэр эрхээ бол эдэлж чадахгүй байна. Үнэхээр одоо тэтгэврээр одоо эмч багш нарын цалин бол одоо тодорхой хэмжээнд хүний одоо наацхийн хэрэгцээг хангах энэ юмыг хангахгүй байна. За манай одоо хүүхдүүд ихэд одоо өөрийнхөө сурч боловсрох эрхийг үн төлбөргүй сурах ёстой гэдэг тийм суур боловсролоо авах ёстой гэдэг ийм шаардлагыг тэр болон одоо хангаж чадахгүй байна гэх мэтлэн. За гэхдээ Монголын төр засаг бол мэдээж хэрэг одоо хүний эрхийн үндэсний комисс гэж байгуулад тодорхой хэмжээнд бол бас та бүхний одоо дэмжлэгтэйгээр та бүхний тэмцлийн үр дүнд бол одоо бас одоо уучлалт гоох энэ хүмүүстээ одоо нөхөн төлбөр өгөх гэсэн ийм арга хэмжээнүүд авч байгаа боловч ийм тэр нь одоо бас шаардлагын хэмжээнд хүрэхгүй байгаа. За нөгөө нэг талаас нь ярил ирээдүйд энэ их хилмигдүүлэлт дахин гарах ийм одоо аюул байж болох ийм үндэслэл байна. Та бүхэн харж байна. Авилгын эм тэгсээр жил болго ухарж байна. Хүний эрхийн тэгсээр одоо бид хүн жил болгон ухарж байна. За өнөөдөр одоо энэ ордон та бүхэн ороо сууж хахад энэ ордны уур амьсгал бол ямар байгааг бол та бүхэн мэдээж мэдж байна. Үг хэлэх одоо хэвлэн нийтлэх энэ эрхчлийг наацхаасаа ингээд зөрчигдөж байгааг бол бид нар бэлгээ харж байна. Тэр байтугай одоо нам дээрээ ч гэсэн их олон асуудлууд энэ төр засаг парламент энэ олонх нь бүрдэж чадахгүй энэ засгийн газар нь одоо өнөө маргаашгүй хүлээгдсэн ийм асуудлууд зөндөө байна. Энэ Улаанбаатар хот ихэд одоо энэ утаа энэ одоо бохирдол эрүүл аюулгүй орчинд амьдрах энэ их нөхцөл боломж байхгүй ийм байдалтай байгаа битгэн бэлнээ харж байна. Тэгээд өнөөдрийн одоо энэ хүний эрхийн хилцүүлэгт ирсэн бүгдөө л одоо надтай хамтран зүтгэдэг ийм танил улсууд байна. Тэгээд бүгд нь амжилт хүсээд хамтран цаашдаа одоо бид бүхэн одоо нөгөө тогтмол ус бол ингээ булангардаг хэлэхгүй ярихгүй тэмцэхгүй байвал бид хүн өөрчилж чадахгүй. Бид хүн одоо ямар нэгэн байдлаар өөрчлөгдөж энэ байдлыг шаардж ээж энэ нийгэмд өөрчлөлт гарна гэж бодож байна. Ингээд бүгд нь одоо цаашдынх нь одоо хүний эрхийг дээшлүүлэх энэ тэмцэлд нь одоо дээшлүүлэх үйл явцад нь амжилт хүсье. Баярлалаа.